Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 2026 оны 5 сарын 25-ны өдрийн ээлжид хуралдаа болж хоёр асуудал хэлэлцэж хурал сая өндөрлөө. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдаг хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн нарын нэр бүхий 21 гишүүн одоо санаачлан боловсруулсан. За хуулийн төслийн үзэл баримтлал зохицуулалтын талаар хууль санаачлагчид бас холбогдох ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнтэй мэдээлэл танилцуулга бүлэгт хийлээ. За бүлэг бол энэ Монгол улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах асуудал дээр энэ хууль, энэ төсөл бас томоохон үр дүн авчрах юм байна. Тийм учраас Улсын их хурлын байнгын хороод хийгээд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, за өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр гишүүдээс гарсан асуулт саналуудыг дахин нягтаж үзэж, хэлэлцүүлгийн төвшөнд илүү сайжруулж батлах нь зүйтэй гэж тогтлоо гэдгийг зориуд хэлмээр байна. За хоёр дахь асуудал Улсын их хурлын гишүүн Амгаланбаатар нарын 10 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. За дагуулад 17 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай одоо төсөл өргөн мэдүүлсэн. За үүнд манай бүлгийн ажлын албаны хууль зүйн хэлтсээс хууль эрх зүйн талаас нь судалгаа дүгнэлт хийж дүгнэлт танилцуулга өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан. За энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөөр ямар харилцаа зохицуулах гэж боловсрогдсон бэ гэхээр зэрэг үндсэндээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн одоо агентлагуудын салбаруудын удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилж байхаар ийм одоо эрх зүйн зохицуулалт хийхээр хуулийн үзэл баримтлал зохицуулалтыг боловсруулсан байна. За Монгол улс бол энэ төрийн албыг мэрэгсэн тогтвортой байлгах тухай зарим салбаруудаа бол мэрэгжлийн нэгдмэл удирдлагатай байлгах тухай ийм бодлого зарчимтай улс орон. Тийм учраас манай ажлын албаны холбогдох нэгжээс хийсэн дүгнэлт бол төрийн албанд тавигдж байгаа энэ мэрэгсэн тогтвортой байх зарчим, за бас зарим салбарууд дээр энэ нэгдмэл удирдлагатай байх зарчим, за төрийн албаны холбогдох заалтуудтайгаа энэ хуулийн үзэл баримтлал зөрчилдөж байгаа юм байна гэдэг ийм одоо дүгнэлт саналаа илэрхийлсэн. За энэний дагуу Улсын их хурлын тамгын газрын холбогдох одоо мэрэгжлийн нэгжээс энэ хууль дээр тодорхой дүгнэлт зөвлөмж гаргуулах нь зүйтэй гэсэн одоо ийм байр суурь илэрхийлэгдсэн. Үүнийг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэдгийг одоо та бүхэнд хэлэх байна. За ингээд хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхадагч хуулийн төслийн талаар манай хуулийн төсөл санаачлагч гишүүд маань мэдээлэл хийн. За өнөөдрийн одоо хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзж байгаа энэ мэдээллийн цагаар манай бүлгийн дэд дарга Ариван Зэя дарга байна. За хуулийн төслийг санаачлагч манай Бадамсүрэн гишүүн байна. За бүлгийн ажлын албаны холбогдох нэгжийн удирдлагууд байна. За ингээд би Бадамсүрэн гишүүнийг мэдээлэл хийнэ өгж өрч. Монгол улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг бид боловсруулан Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээр хэлэлцүүллээ. Тэгээд энэ хуулийн одоо гол зорилт бол хүүхдүүдийг зөвхөн хамгаалах эрхийг хангахаас гадна эцэг эхийн оролцоотойгоор бүх салбарын байгууллагууд буюу боловсрол, хүүхдийн байгууллага, спорт, соёл зэрэг одоо байгууллагуудын уялдаа холбоо, орон нутгийн уялдаа холбоотойгоор оролцоотойгоор хүүхдийн хөгжлийг хичээлээс гадуурх амралтын цагуудад дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагаанд одоо хэрэгтэй энэ зохицуултуудыг одоо тусгаж хуулийн төслийг боловсруулсан. Тэгэхээр
олон улсын зарчим бол оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг гол зарчим баримталдаг. Тийм учраас хүүхдүүдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд төр эцэг эх орон нутаг бүх талаар оролцож ажиллая гэдэг ийм зорилтыг дэвшүүлсэн. Тэгээд Монгол улсад олон удаагийн хийгдсэн судалгаагаар эцэг эхчүүд орлогын байдлаас хамаарч хүүхдээ хүссэн секс дугууланд нь хөгжүүлэх үйл ажиллагаанд бас хамруулах боломж дутамгүй байна гэдэг дүгнэлт гарсан. За мөн нийслэл болон хөдөө орон нутгийн хооронд хөгжлийн ялгаатай байдал хүүхдэд энэ хөгжүүлэх үйл ажиллагаанд бас тулгарч байна. Тийм учраас энэ үйл ажиллагаанд бүх хүнд тэгш боломж олгохыг, бүх хүүхдэд тэгш боломж олгохыг зорио гэдэг ийм агуулгаар. За дээр нь хамгийн гол зүйл нь хууль батлах нэг хэрэг, боловсруулах нэг хэрэг, гол нь энийг хэрэгжүүлэх оновчтой механизм болон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж өгөхийг зорьсон. За энэ хүрээндээ Монгол Улсын үндэсний баялагын сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар энд ирээдүйн өв сан гэж энэ санд нийт Монгол Улсын хэмжээнд жилдээ уул уурхай салбараас төвлөрдөг ашиг матамлын нөөцгсний төлбөр буюу амнаатын роялтингийн төлбөрийн 65% нь энэ санд төвлөрж байна. За энд бол жилдээ 4-өөс 6 орчим их 80 төгрөг энэ төвлөрдөг. За энд одоогийн байдлаар үндэсний баялагын сангийн ирээдүйн өв сан буюу 3 төрөлцөн сангийн нэг болох ирээдүйн үедээ хөрөнгө хоригдлуулах, ирээдүйнийхөө хөгжил зориулах ийм зориулттай энэ ирээдүйн өв санд 6 ихний төгрөг байна. Энэ 6 ихний төгрөгийг жилд 4.1% хүүтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах буюу гадаадаас бонд гийг жилийн 4.1% хүүтэй худалдаж авч энэ хөрөнгөө хариуцуулж байгаа. Энэ 6 ихний төгрөгийн хүүхэд нэг жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрж байна. Энэ хөрөнгийнх нь 50-аас доошгүй буюу 120 тэрбумаас доошгүй хөрөнгийг энэ хүүхдийг хөгжүүлэх секс дугуулan багш нарыг дэмжих зориулъя гэдэг гол хуулийн маань үзэл баримтлал ийм байгаа. Тэгэхээр баялагын санг бол ирээдүйн үеэсээ зээлж буюу газрын хэвлэлийн баялагийг өнөө үе ашиглаад энийгээ бол ирээдүйдээ хадгалж байгаа бол хамгийн сайн ийм хууль зарчим болсон. Гэхдээ энэний үндсэн мөнгөнд нь хүрэхгүйгээр зөвхөн хүүгээс нь хүүхдүүдэд зориулъя. Хүүхдүүдэд мөнгө хадгалах нь нэг хэрэг. Нөгөө талдаа цаг алдахгүйгээр хүүхдийнхээ хөгжүүлэхэд зориулж хүүхдийнхээ ахиц өөрчлөлтийг дэмжих зориултаар энэ хүүгийн орлогоос нь тодорхой хувийг зориулдаг байя гэдэг ийм гол зарчимтай хуулийн төслийг боловсруулсныг намын бүлгээс хилцээд их хурлын байнгын ороо чуулганд хилцгээр болсон. Гэхдээ энийг цаашид илүү сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, санхүүжилтийн их үүсвэртэй холбоотой гэдэг олон зүйлийг илүү сайжруулж хилцэж явах зүйтэй гэж намын бүлгээс үзснийг энд та бүхэнтэй танилцуулъя. Хүүхдийн хөгжлийг дэмжих зориултаар шинжилгээ ухаан инженерчил, математик, технологи, гадаад хэл, спорт, биеийн тамир, хөтлөр зүйрсэн хөв үний хөгжил, сэтгэл зүйн боловсрол, санхүүгийн боловсрол, нийгмийн оролцоо, хөрвүүлэн байгаль орчны боловсрол, байгаль хамгаалал, соёл урлаг гэсэн энэ чиглэлээр хүүхдийг хичээлээс гадуур буюу чөлөөт цагаараа хөгжөлтөнд зориулж энэ чиглэлүүдээр хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж эцэг эхтэйгээ хамтарч төрөөс дэмжнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн ерөнхий улс орны сургууль буюу цэцэрлэгт хүүхдийн босод хөгжлийн асуудлыг даатгаад орхих биш. Эцэг эх болон төр дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. За баялагын сангийн үндэсний баялагын сангийн хуулийн 3 сантай, нэг нь ирээдүйн өв сан, хоёр дахь нь хуримтлалын сан, гурав дахь нь хөгжлийн сан. За ирээдүйн өв санд бол ашиг матамлын нөөцийн төлбөрийн орлогын 65% нь төвлөрж байгаа. Энд жилдээ бол 2-оос 3 ихний төгрөг төвлөрдөг. Одоогор 6 ихний төгрөг байгаа. Энэ 6 ихний төгрөгийг жилийн 4.1% хүүтэй гадаадын банк санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт хийх буюу бонд худалдаж авч ариужуулж байгаа. Өөрөөр хэлбэл 6 их найдын 4.1%-ээр жилдээ 240-оос 250 тэрбум төгрөг зөвхөн хүнд нь орж байгаа гэсэн үг. Тэгээд эх он гэхэд 6 их найд дээр нэмхэн төсвийн тухай хуультай хамт баялагын сангийн төсвийг баталдаг. Энд мөн дахиад 2-оос 3 их найд төгрөг одоогийн байдлаар бол орох боломжтой. Тэгэхээр дараагийн он гэхэд бас 8 их найд төгрөгөөс доошгүй. Тэгээд цаашдаа бол ингээд ашиг матамлыг газрын хэвлэлийн байдлыг олборлож байх юм бол эндээсээ хөрөнгө нь бол эндээ төвлөрөөд явна гэдэг ийм хүүтэй хадгалж байгаа. 4.1% хүү гэж хэлж болох юм да 4.1% нь нөгөө бонд худалдаж авч байгаа шүү дээ тий. Хоёр дахь нь бол хуримтлалын сан гэж байдаг. Энэ төрийн өмчит буюу энэ Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт үйлдвэр,
Гэт энэ компаниудын төрийн эзэмшилд ноогдох хувь ноогдол одоо ашиг гэж хэлж болно. Энд мөнгнөөс жилдээ 450 тэрбум төгрөг ордог. Энэ мөнгийг жил болгон ипотекийн зээлд буюу жилдээ 2000 гаруй иргэнийг орон сууцтай болоход нь зориулсан санхүүгийн их усүр болгож арилжааны банкудад одоо хуурилдаг. Энэ 450 тэрбум төгрөгийг хуваарлаад арилжааны банкуд энэ их усүрээр нь зээл болгодог. 6% зээл. 3 дахь сан нь бол хөгжлийн сан. Энэ хөгжлийн санд нь төсөв ашигтай гарсан тохиолдолд мөнгө хөрөнгөлүүлээд эндээс дэд үтсийн одоо болон бусад төсөл арга хэмжээнд үндэсний хэмжээнд их хурл батал зарцуулна гэж заасан боловч одоогоор хөгжлийн санд төсөв ашигтай гараагүй учраас энд бол одоо хөрөнгө бол огт хоримтлагдаагүй байх гэсэн.